Эрдэмтэн зохиолч Жамингийн гал. Буурал аавын асуулт тууж. 3 дугаар бүлэг. Ёлын тайга ба бусад зүйлээс үүдсэн хэрэг. Тураг шууд эргээд байх чинь хашгираарай хүү минь. Гүн нөгөөх нь охой асар хоньны цаагуур явж гин. 2 ёл байхад ёл бол яах вэ? Яагаад? Тэр чинь гэлэн шүү байхгүй юу? Яагаад гэлэн байгаа юм? Бүргэж шиг юм барьж идэхгүй. Гэлэн сахилтай шүү. Тэр чинь тэгээд өлсөж өгөхгүй. Өөхөн цагаан чулуу иддэг юм. Чулуу хоол болох уу? Чулуу ёлондоо л хоол болдог л биз дээ. Яагаад ёлонд хоол болж байгаа юм бэ? Цаанаасаа заяасан болоод л тэр. Хүн чулуу идвэл өөх болов уу? Тэгэлгүй яах вэ? Тэр морины жолоо хөлөндөө орчихсон байна. Гаргаарай хүү минь. Чулуу иддэг шувууны тухай яриа их ачиргалтай санагдсан боловч би өндөр ахыг үнэн хэлсэн гэж итгэж байв. Өндөр ах бид хоёрын нөхөрлөл өдрөөс өдөрт зузаарсаар байлаа. Би түүнийг хонинд явах бүр дагна. Мань хүн ч надтай явах дуртай. Тэгээд элдвийн сонин ямарж өгдөгт нь би тун их урмшдаг байлаа. Дээрх яриа болсон өдөр нарлаг тогтуухан байв. Өвгөн түүнээс өмнө ёлын тайг гэдэг юмны тухай хэлж байсныг нь санаад энэ талаар мэдэх гэж хүсв. Тэр цоорхой торцгоо нуглаж толгойн доороо дэр болгон тавиад наранд ээвэрхэн хонхорд тугдайн хэвтэж ийхүү хуучиллаа. Ёлын тайгыг хүн тийм амар үзэхгүй. Тэ ёл шувуу 3 жилд 9 эдрээр нэг төрнө. Тэгээд хүн үрхийн аргагүй илгэн хаданд үрэн засаад нэг аргамж сур, нэг тайган гөлөг гаргадаг гэлцдэг юм. Тэр өдөр шөнийн 3 хоног үүрэн сахиж түүнийг хүн ирж авах нь үгүй юу гэж хүлээгээд буцаагаад зайлигдаг юм гинлээ. Нээрэн болов гэж намайг лавлахад мэдэхгүй дээ хүү минь, тийм л домогтой юм да. Би л өдий хүртэл ёлын ангахаа дэгдэх үзээгүй юмдаг. Тэгэхээр ортой л байж таарна би. Ёстой сайн ир ёлын тайг болж чаддаг бах. Аргамж сураар нь гөлгийг оосорлож аваад үүрнээс нь 9 минт гаргасан хүн түүгээр ангаан бариулж өлсөж сангахыг мэдэхгүй байх учиртай юм л гэдэг шүү дээ. Тайган гөлөг чинь доржгоон халтар жингэрийн гаргадаг гөлгнөөс шал өөр үсттэй. Өөр л байж таарна да. Гэхдээ ямар үдсэн биш те. Би танд нэг тийм гөлөг олоод өгвөл та их баярлах уу? Миний хүү чадахгүй. Тэр чинь тийм амар хэрэг биш. Тэгвэл аавч чадах уу? Ханаас? Жирийн хүн түүнийг барих вэ те? Чой болсон чадах болов? Улс гүрнийг захирч байгаа баатар хүн хойно тэр чадна үсттэй. Хэдийгээр ёлын тайг барих нь амар асуудал биш юм гэдгийг инхүү ойлгосон боловч би заавал түүнийг барьж чадна да гайгүй. Ганцхан хаа байгааг нь л мэдэх юмсан гэж хорхойсон бодож байлаа. Өндөр ахыг хацраан түнхэл зүүлэн хүлээсээр унтаж эхлэхэд би элдэн өнгийн цэцэг түүх эрвэхэ барих зэргээр өөрийн зугаа гаргаж байлаа. Нэг мэдсэн чинь хөгшин цагаан хамраа дуугарган үргэж сүйд болов. Харвал хонь маань 2 тасарч шаа бөөгнөрч орхисон байдаг байна. Юу болж байгааг сайн ухаараагүй байтал нэг хонхорт бүртгэнсэн саарл юм хонь нохож байгаа харагдав. Өндөр ахаа сүйд боллоо. Миний бочимдан хашгирахад тэрээр төө хой гэж хашгирсаар босож ирэв. Чон ч нөгөө хонион орхиод цаад өндөр өдөн авирлаа. Аали хүү минь яваарай гэсээр өндөр ах цагаан морион тайлж мордоод хоньны нанаас мацуулав. Би түүнтэй зэрэгцээд байдгааран орилж гаагцсаар явж билээ. Хонь тэгсгээд тогтворшиж ирэхэд бид нар биш. Асар хариулж явсан юм шигээр түүнийг харааж загнаж гарав. Хонь хаяад явчихсан байна гин. Муулаа нэг сайн зодох юм. Хаашаа алга болчихдөг байна. Тарвагчлаад л гуйваад өгөө биз. Нөгөө хонхорт байгаа хонь дээр очивол хэдийн амин гарчихсан байна. Багалзуурын тас хазчихсан бололтой хоолой нэлтэй цус болсон байлаа.
сайхан ир хонь байна гэж. Тийм аягтар сум зумар байна. Буутай болч. Ганц хонь юм чинь нэгээс мянга болдог. Нэгээр нь чононд өгөөд байвал юу болох вэ? Та одоо дахиад битгий унтаж байгаарай. Ёстой доо. Хөгшин толгоо унтаж байж л ийм юм боллоо. Ёлын тайг байсан бол саяын чоныг барина да. Тэгэлгүүтэй хүү минь. Энэ чи ах уу ингээд гарцсандаа гарч. Үүнээс хойш санаатай байхгүй бол гориг нь байна шүү. Газар усад өшгөрч балгаа чирч байгаа юм болов да. Хөө та нар усанд улаа цагаан юм оруулаад байна уу? Би лав тэгээгүүдэг. Харин сандаг ахын батаал эртээр сүйтэй хувингаар устгаад байна үлээ. Ер нь тэгэж хамаагүй зайгнаж болохгүй шүү. Энэ хав чин догшин газар байгаа юм. Ийхүү хонд чонорсны буруу өвгөн бит хоёрт биш. Харин алийн хүүхдэд ноогдмоор аятай юм болоод явчлаа. Гэрийн урд салааны гол дээр бит хоёртой даралтаад болсон явдлыг дуулаад нэг их юм тоосонгүй. Ойрд ч манайхны малд хошуу хүрээгүй юм шүү хөөрхий. Одоо яа гэхүү гэж чонтой их элбэрэнгүй юм хэлэхэд миний айж байсан талаар болов. Тэр муу цахиур бууга үүрсэн байв. Ингэсгээд л тэр улин чинь нөгөөхөө хонион идэх гэж ирэндэ. Чи заавал санаатай шиг очоод буудахыг бодоорой гэж өндрахаа авд захив. Аавыг минь чон барьчихгүй байгаа даа гэж би амихандаа айж байлаа. Далан хэл хэмээх шуунууд бидний өмнөөр хэрэн зүсэн зүйлээр шулганах бөгөөд би хаяа чулуу авч шидвч оногдохгүй байлаа. Үүрий чинь олж агаад хэмээн намайг ганцаараа ярьж хахад өндөр ах сонсоод гүн нүгэл хөө минь. Тэгэж болохгүй. Энд чинь төмөр дөрөө сэтэртэл хараад юм гэнэлээ. Чи энэ муу жоохон шүү юу да гэж намайг асуухад иш тэгэлгүй яах. Хүндэл муу юм болохгүй бол дөрөө сэтэрчл байг гэж бодоод би тоосонгүй. Далан хилнүүдийг чулуугаар шидсээр явлаа. Маргааш нь номхон дааг зайдлаад гэрийнхээ доохон явж байтал нэг далан хил том чулуун доогоор орж гараад харагдав. Хүүрнэж магадгүй гэж санаад хартал чулууны хонголд хөхөвсөөр зассан бяцхан өрөнд 3 ангахай амаан ангалзуулан дуугарч байлаа. Яаж харахын үзий байс гэж оролдох гэснээ өндөр ахын хэлсэн үгийн үнэн худлыг шалгах боломж байхгүйгэн саналаа. За дараа эмээлтэй морь унаж ирээд дөрөв яаж сэтлэхийг үзье гэж шийдэв. Оройхон бодсноо айлынхаа бат химээх жаалд хэлвэл тэрээр тун таашаан санал нэгдлээ. Тэр намайг бодвол 2 ах хүүхэд байсан учраас даагийг минь эмээллэж өгөөд өөрөн морь унаж надтай хамт гэрээс доошоо явлаа. Нөгөөх газраа нэртлэн бид хоёр шууд тэгтэл харааж чадах хэсэг тухай маргалцсаар байлаа. Бат шууны өөр байгаа газарт очиод за би бут нэргээд орхий. Чи сайн харж байгаарэ гэв. Би морийг нь бариад шууны өөр эмээлийн дөрөө хоёроо ээлжлэн харж байв. Далан хэл гэдэг жижигхэн шуухаанууд биднийг тойрон учир зүггүй шулганах нь үнэхээр л харааж байгаа юм уу эсвэл аврал ирэн өглөж байгаа мэт санагдана. Бат ангахаануудыг өөртөө хамт гаргаж ирээд бүгдийг нь нялж цохох уу гэлээ. Тэдгээр ангахаанууд дэндүү нялзархай өрөвдмөр санагдсан тул хэрэггүй ганцыг нь лал гэв. Их барьсан ч өмхий, баг барьсан ч өмхий гэж хэлэнгүүт тэрээр үүрэн дээр гიშгчлээ. Бушуу мордаарай гэж би байдгаараа хашгирав. Түүнийг мордууд за зүхтий гэж би хэлв. Бид чадлаараа давхсаар гэрийнхэн гадаа ирүүт бушуухан буугаад дөрөөгөн үзлээ. Гítэл дөрөө байдгаараа л байхаж хараал нь хүрээгүй байна. Тэндүү хурдан цогтчихсан хэрэг гэж бат хэллээ. Арай болоогүй. Маргааш нөгөөдрөөс учир нь мэдэгдэнэ гэж би түүнийг сургамжлав. Манай чухам ямар эмээлийн дөрөө сэтрэх бол аавын нөгөө гоёлын эмээлийн цоохор дөрөөг л сэтэлчихгүй байгаа да гэд бат нэлээд хулчиж байгаа бололтой бодлогоширч билээ. Бид хэд хоногийн турш дөрөө сэтрэхийг хүлээгээд байсан боловч огт тийм юм тохиолдсонгүй. Харин манай дээд хотны сулгай лүндэг гэдэг хүн согтуу явж байгаад эмээлэн чиргүүлж нэг дөрөв тасраад гээгдсэнийг дуулаад нөгөөх далан хилний хараал түүнд туссан юм байж шүү хэмээн ухаарч ивлээ. Тэр зун газар сайхан гарч хол оройс явх улс амтан тасрахгүй байлаа.
Ер нь гадны ямар нэг хүн ирж аав өндөр ах хоёртой хуучлах нь хүүхэд бидэнд сонирхолтой хагаад зилүүд нутагдах нэгэн хэвийн амьдралыг байгуулж хөгжилтэй болгож өгдөгсөн. Нэг бороотой өдрөө манайхан цөм гэртэн байж байтал нохой хуцав. Ээж гал дээр сүү самарч байснаа эсгийн үдний завсраараа шаган хараад нэг цагаан морьтой хүн байдгаар нь давхиад айсуугэж аригчин юм байх та гэлээ. Ямар амтан байх вүлээ тэр чинь гэж аав хэлв. Би гүйн гарч харвал өндөр гихчин цагаан морьтой улаан чисчүүд ээлтэй хүн боорголсон нохой уртад дэнзэн ташуураараа гуйдаж бууг нь харвал ёр согтуушин жалгаа. Тэрээр гэрт ойртож ирээд морьныхон амийг татаж наашир гэж зөөлөн дуудлаа. Дуугарч байгаа хүртэл нэг л нууцгаа юм шиг санагдаад би айж дөлсөөр түүнд ойртов. Ага чавнцын хаан вэ гэж тэр надаас асуув. Тэр хойд гэр гэд би заалаа. Тэрээр морьныхон амийг хойд айл руу эргүүлв. Даалгарсан настай боловч хөнгөн шингэн гэж жижигтэйхэн нэг чавганц өргөмөл хүүхэнтэйгээ хамт жижигхэн боргэрт амьдардаг байлаа. Тэднийхэн мал цөөтэй болохоор хонд хаяал нэг явах тул ах тэднийд тун дургүй. Дунжаа нэрт хүүхнийг нь голдуу лог гэж ага гэж авгаалдаг чавганцыг яга гэж хочлон нүүрнээс нь далдуур ярихын дээр хээр гадаа малыг нь ад шоо үзэн чулуугаар шидэх билээ. Тэднийд хүн амтан ирэх нь ховортол би баахан гайхаж агагийн нэг саднан ирэх шиг боллоо. Гисээр орвол манайхан аманда ямар янзын хүн байна? Хамар доороо сахалтай юм уу? Улаан чисчүүдээлтэй цоохор гуталтай байгаа биз? Гисгэв. Тэд гэрт байсан хэрнээ уул хүний байдлыг яагаад ингэтэл сайн мэддэг вүлээ хэмээн би ихэд гайхав. Ээж аав руу жохтойхон харж инээгээд нөгөөх нь байна шүү дээ гэв. Аав арь сэдрэглэж байснаа болж толгой дохиод нохой долоо гэж гэлээ. Юун хүний тухай яриад байна да хүүхдүүд минь гэж өндөр ах ярианд оролцов. Хойд сумын юм гэсэн нэг хар юм. Өнгөрдөг хавар эднийхээс гарахаа байчихсан юм. Та дамба гэвүүдээ. Ашгүйдээ. Муу овоохыг нь санаа амараж хэрээд байх хүнтэй болволоо хэмээн өндөр ахаа зуурхангуй дуугарлаа. Ээж бүр дургутсан байртай. Тийм ч бүтэлтэй амтан биш байхаа. Дунжаа бит хоёртой бол таарсан амтан гихч нүлээ гэхэд аав 6 нэлэх хүүхэдтэй авгаатай мөртөөл одоо наашаа сэгсрэгдээд байгаа золиг гэн үлээ. Та энэ чуганц хөөгөөд явуулахдаа яадаг байна гэв. Насаан алтмар. Юу гэчингийн буул шүү тэр чинь гэж өндөр ах үл таних хүнийг хараалаа. Тэр нэг хар царайтай ямаа дагаад л амтны хамаг нэлэх нойтон хүүхэд өнчрүүлээд явж байвал чамд сайхан байна уу гэж ирээд л ага чавнц дунжаага нэг ороо загнаж байж үлээ. Би тэр үедээ учрыг олоогүй явснаа одоо л нэг бүдэг бодох юм төсөөлөх шиг боллоо. Нөгөө хүн тэр өдөртөө гэрээс нь ёор цух байсангүй. Би оройн зайсан ба харс хийж байгаад л тэдний дорвол тийм ч муугүй байрын хар боровтор царайтай хүдрээр нөмгөн суугаад хамар доорх бяцхан хар сахлаан оролдож байв. Үргэлж дуу шуу болж үглэж яншиж байдаг ага чавнц 50-ийнхаа өмнө суугаад чимээгүйхэн шөрмөс томж байв. Би эмгэн үл таних хэр хоёрыг ээлжлэн хэсэг арж байснаа гоод үсрэн гарав. Гэртэн ирвэл ээж дүү хөхүүлэн өндөр ахаа гэрийн баруун талаараа хажуулаад хурхирч аав алга байлаа. Энэ хар боргоноор хаагур дон шуучлаад байна да чи гэж ээж намайг зандрахад агагийн дэрсэн хүнийг хараад ирлээ. За тэгээд ямар байна? Чамд их боов үгүй гэж ээж доогтой хэлв. Ёстой амар том. Гэт би түүний байдлыг хэлэх гэсэн боловч чадсангүй. Ааваас том. Аавтай ноцолтвол дийлмэр гэж өөрийн санааг ойлголов. Ээж инээж чиний аав тийм мундаг юм уу? Чиний муу аавыг би ч гэсэн дийлэн шүү дээ гэв. Нэрэж ааваас илүү хүчтэн байхгүй. Энэ ертөнцийн бүхнийг дийлэх хамгийн чадaltaй хүн гэж санаж явснаа өнөөдрөөс эхлээд баг боловч эргэлзэх шиг болов. Гэвч ээжийн үгэнд аазгаа хөдөлж аавыгаа ороод ирэхлээр чамаа гэлэндэ гэж сүрдүүлээ. Маргааш нь манай хотонд бас нэг хүн ирэв.
Тэр бол миний урд зүсийг нь үтсэн буурал зэвэг гэдэг хүн бөгөөд аавын холын хамаатан тул жилд нэгээс доошгүй айлчлан ирнэ. Түүнийг сумын төвд түүхийн эдийн эрхлэгч хийдэг гэдгийг би мэдэх боловч чухам сумын төв гэдэг нь хаа байдаг, юу болох, түүхийн эдийн эрхлэгч гэгч ямар шуухан албан тушаал болохыг үл ойлгоно. Хамгийн гол нь тэр эрэхтэй муугүй ганцгалаатай байдаг нь миний сэтгэлд нийцнэ. Зэвгүй хүүхэд бидэнд тус бүрдэн нэг хумбан шаазан өгөв. Тэмээ хөтлөөд жин тээжва хүний зурагтай арай томхон шаазанг ээж төглөө. Аавд цоошин цагаан эсхий торцгоогоо. Маатан хэмээх шүдэнд наалдсан чихэр бас өгсөн боловч тэр нь даанч жижигхэн байлаа. Ив ижилхэн улаан нэрийн шаазантай болоод ах бид нар чиний минийгэн танихаа байчихвэ хэмээн айцгааж чиний хийм, миний хийм, чи тэнд тавь, би энд тавь гэгчлэнгээр бөөн шуугаан болсон нь ёстой л шаазгай зүү болоод хаана хийхээ мэдэхгүй байлаа гэгчийн үлгэрийг санагдуулан байв. Манайх хэдийгээр махтай байсан боловч хүндэт зочин тул дахин хонь гаргаж тос хайлан арх дарс болцгов. Тэр өдөр бороо тогтоогүй би орой настайчуудын хамт гэрт байлаа. Өр хөнгөлгсөн тул гэрт гэрэл бахтай арх тамхины үнэр гот содон байв. Өндрах аав зэвэг ах нар өмнө твштэй мах арх тавиад тайвхан идэж ууж нам дуугаар элтвийг хүрнэ. Би ээжийн хуучин дээлийг нөмөрч хөдлөлгүй хэвтээд тэдний яриаг чагнаж байв. Нээрээ тийм хүн хорхоо гэдэг юм байдаг байна уу да гэж аавыг асуухад нээрэн байлгүй яах вэ? Саяны талигаач болсон лувсан жинж явж байгаад үтсэн гэдгийм. Тэ жижиг болохоос яг л хүн юм шиг юм хэллээ. Шорондоороос бултас гэж гарч ирээд л хүний өмнө ташаа тулаад зогсдог зоолиг гинвэлээ. Тэг хүн л яан дуурайгаад байдгийм бах. Хэрэг болгоод арх өгчлөөр согтоод бас агсамнах аяг үзүүлдэг гэдэг шүү. Үгүй бас хачин юм аа. Уул нь хүн л ухаантай юм да. Энэ гаансны толгооноос томгүй мөртөө үзий гэвлэл хүн ердөөсөө ширхэг солих юмгүй адил. Гэж тэр талигаач тэрж л надад ярьсан юм. Уулан ч худлаа хэлэхээргүй л хүндээ. Харин баахан зүдэрч хөөд бололтой. Тэнд би нөгөө 20 атаар авсан гаансыг хээр хайсныг нь олж аваад зүүн тийш нь зарамгалсан чинь мэдэгдэж. Гэхдээ тэгээд байх суух газраа олохгүй болохоор хэцүү эрэг рүү унчихсан чинь үгсэн ч юмгүй дотор нь айраглаад. Хэвтэж сая л одоо нүд анлаа шүүд. Тэ тийм гэсэн шүү. Шунал ихтүр шулан болно гэдэг чинь эндэ. Дамай та балга сайн өгшөө. Эдэмэн сайн гарсан байна. Таны аригч ер нь сайн гардаг үүдтэй юмдаг. Хэдэн малан шувтарч үжирэхгүй шахмал байна шүү дээ. Энэ хүүхэн нэл хүүхэдтэй зулаг эрлний юм асаавал яана. Тэгье дээ. Гэрт зулын гэрэл гарахад тэдний царай арай тод харагдах болов. Аавын нүр улаачсан, өндөр ахын ихэнх хамар дээгүр хөлс бурзайсан, зэвггүй толгой бүр дун цагаан юм шиг харагдана. За сайн байцгаана уу? Сонин сайхан юу байна да? Сайхан зусгааж байна уу? Гэгчлэн гаднаас нэг хүн орж ирээд доожоо мутайхан шиг дуугар мэдлэгт нь харвал нөгөөх агаагийн дэрсэн ах байв. Тэрээр баруун талд өндөр ахын доохон суугаад гаанс хөөрөг солилцсон тамхилцгааж нутаг хаавэ. Ямар тухай юм да? Энэ зурал газар ногоо хэр байна да? Эртээр дээгүүрээ гандаад байсан харин одоо л майта цав идэвэн тэгээд шүүс цас. За нөгөө сонирхолтой яраа нэг хэвэн ямар солигдоход би хүн хорхоо гихч тэр жижигхэн бөгөөд адтай амтны тухай бодсоор түүнийг сэтгэлдээ үзэж хөвтлээ. Нөгөө хүн мөнгөн аягаар хэдэн удаа архиуж мах идэж харагдав. Тэгээд дуун олширч арай тод болж ирэв. Өөрийнхөө тухай баг зэрэг яриад санаа алдаж дууга болоход аав хэлхэн. Бид адилхан л эр улс ялгаа юу байх вэ? Эр нэг эндэж эрэг нэг нурдаг гэдэг. Энэ хойд чавганцын өргөмөл гэж нэг даавунд бодолтой ландрамнаас болж
хайрын сайхан 6 үрээ өнчрүүлээд хэрэггүй хөө. Үр хүүхдээ зовоож өөрөө жаргана гэсэн чинь одоо юу гэсэн үг вэ? Хүнээс дуулаад байсан чинь чи тэгээд явж нөгөө мө цагаан хөгшний зээ болж таарад байна да. Эр хүн шиг сэтгэлэн чангалаад нэг мөсөн явчих. Дахиад үүгээр битгий зүгэл. За гэж нөгөө хэр ирсхэн дуугарав. Тэгэж яаж болох вэ дүү минь? Ястойч те. Одоо хэдтэй вэлээ? 35. Энэ үед нохоо хуцан хотонд чонорж байгаа юм шиг хүн хашгирч морин турай пижигнэн сонсогдов. Юу болж байна вэ? Гэж аав чагналдснаа. Нөгөө хаамчгийн өвчөж шивдэ. За хөө наад хүүхэнд чинь санаатай байдаг залуу нэрлээ те. Гар муутай болоод цэрэгт яваагүй юм. Тэгээд л ингэж төдөлгүй гаднаас лутаа гэдэг хүн шал согтуу орж ирээд. За сайн байцгаана ахнар минь. Муу дүүчин. Ингэж л явна шүү дээ. Гэд гэрийн зүүн хойморт явган суучихв. Тэр уршаагаан тонгойж духааран тулганы чулуу мөргөд авах нү гэмээр хэсэг болсноо. Гэртэх улсуудыг таниж ядан ах байна. Өндөр ах байна. Зэвэг ах байна. Энэ чинь тэгээд байцхөө. Чи муу нохоо бас. Ингэж яваа би. Түүнийгээс салганан босож ирэхэд барьж авчиг эдэргэн суулгаад болхоо. Хийх захаан алдсан. Гэхэд тэр шүдэн хавирсаар сууж хийж өгсөн цаг асхан цутхан уув. Нөгөө хүн бушуухан гарч явлаа. Айж байна шүү дээ. Энэ аавыг дийлэхгүйгээр юм байна да гэж би бодлоо. Согтуу үерийн шинхэн дайланбуу тэрлэгний ингэр бүсэндээ хүртэл цууран ундсан харагдана. Тэрээр нэг аяг арх залиглаад гарах гэтэл чи чинь айлд орчхоод төвшин хүн шиг сууж чадахгүй яасан хүн бэ? Маа наатахаасаа эд гэд мах төхөлөв. Зэвггүй варта архинаас хийж өгөхөд тэрээр нэг амсгаагаар залгилж орхиод суугаагаараа хур хэрж эхэллээ. Өндөр ах бодол болгон хэлхэн. Тэр хүн болж төрнө гэдэг сайхан юм. Ганцхан арх эхнэр шунал гурвал эр хүний толгоогоор сууж болох юм байна шүү гэж хэлв. Хэлээд яах вэ? Ястай да харахгүй юу? Мөнч. Таны хэлдэгч ястай үнэн үг шүү. Би тэр үгийн учрыг ухаж арх уухлаар дээл хувцан урна. Айгүй бол мориноосоо унаж өгчөж мэднэ. Эхнэр чинь яахлаараа мэдлээ. Харамч эхнэртэй бол хоол өгөхгүй, өлсөөдөл. Муухай зантай эхнэртэй бол загнуулаад л. Бүр их зоох юм байна да. Шунхай зантай бол хулгай хийн. Хулгайч хүн их муухай шүү дээ. Үүнийг мэдээд авдаг чинь надад хэрэгтэй боллоо шүү гэсэн маягийн бодол төрөв. Ээж хувинтай сүгэн бариад орж ирэхэд аав хідэн үнэгээ шувтарчихуу да. Энэ борооноор тавиад өгчихсөн чи яах вэ? Нохоо хуцах чинь юу вэ хөө? Нөгөө хойд айл ирдэг чинь мордоод явчих шиг боллоо. Ийм орой болсон хойно. Өндөр ахыг инхүү гайхан дуу алдахад аав тэрэн дээр дээ. Тэр муу ихнэр хүүхэд нь юу бодож суугаа бол гэв. Энэ бороо тогтохгүй бол аргал норчхоод гал алдуулах юм байна да. Шавгал зулгаахаас биш гэж ярьсаар ээж галаа түлж байв. Хүн хорхойг та үзээгүй юм уу өндөр ахаа гэж намайг асуухад миний муу данхар чинь унтаагүй л амтны өг чагнаад байсан хэрэггүй гэж ээж хэллээ. Хараач гим хөөе. Энэ маа надтай золиг шүү гэснэн өндөр ах. Өндөр ах нь хол явсан биш те. Бага байхтан жин тэж бар хөл цонж орж байсан юм. Газар орчлонд мөн хачин юм их байх юм да. Та тэгж явахдаа хүн хорхоо үзээгүй юу? Дууг хэвт саваагүй гэдэг чинь хүний ам руу орчих гэдэл. Хүн хорхооч үзээгүй. Харин нөгөөх хүн шиг чинь мэд шүү дээ. Улаан бөкслөөдөл. Тэр инээж ханиаж байгаа нь яг дүрээрээ хүн шүү дээ. Тэгсэн мөртөө сүүлтэй үстэйг нь бодохлоор нохооч юм шиг. Уул нь халуун орны амтан байдаг шүү. Альви энд юм дуусчих хөө. Цаад орны цээжээр галан хүзүүт би асгачихва эвтэйхэн аваарай. Аав босож том цагаан лонхтой арх гаргаж ирээд сөгнөв. Ах гаднаас амсгаацаар орж ирээд
бүх хэн сургуунуудаа бариад хөгнөж орхилоо гэв. Цахилгаан мэлс хийж тэнгэр дуугарлаа. Гэж өндөр ах дуу алдав. Луу мөргөлдөж байна тийм ээ гэж би асуулаа. Тийм айхтар юм бол чи хөгөнтэй хургунууданд очиж унт гэж ээж намайг зандрав. Чамайг чон чирээд явна да гэж ах хэлж байна. Өндөр ах тэгж хэлж өгсөн юм. Та хоёр ч хэр авахтаа юу ис ярих вэ? Цэрэгт байхад эсрэг тесрэг үйл мөргөлдөхөөр дуугардаг л гэж заадагсан. Гэтэл луу гэдэг чинь яалтгүй л байдаг юм а да. Яаж мэдэв гэвэл тэр жил бид нар нөгөө тэмээ авахаар говь руу явж угаад лууны ястай газар үзлээ шүү дээ. Улаан цавн дотор бүр хавирга нуруу хүртэл ялгараад л хачин цахир хада мэд их яс байх юм билээ. Ганц хавирган л гэхэд их 6 хантын үн шиг гэж. Түүхэнд луу байсан гэж гарч байгаагаас хойш үнэн л байж таарна. Харин одоо бол тэнгэрээс луу бууж ирэхгүй цаг болсон бахаад гэж өндөр ахыг хэлэхэд ээж өлгөж аваад тэр жил хаана үлээ дээ? Луу унжсан гэж шуугаад байсан биш үү? Нэр нэг тийм дуулж байсан шүү. Зүүн хязгаартал байхаа да. Гэж аавыг хэлэхэд яг цахилгаан цахихад луу харагдаг шиг болдог юм а гэж ах хэллээ. Хайста. Худлаа хэл. Наад мах шүлнөөс идээд эртхэн хэвт гэж ээж ахыг зандрав. Нэрэн та тэгвэл хараарай гэж тэр зүтгэлээ. Хэрвээ гэрийн үн шиг том хавиргатай бол түүний дээр хөөх ямар зузаан бол түүнийг ховдог баарад нэг тийм хоолнцэр хүн байв. Чанаад өгвөл яаж идэх болоо? Барах болов үгүй болов хэмээн би сэтгэж байв. Нойрон дунд хүмүүсийн инээж ярьж хөөрөх нь бүр түүрхэн сонсцоор нэг мэдхэд таг унтаад өгсөн байв. Маргааш зэвггааг явхад ганцгалгаагийн төхөөрч өгөөд аав бүр суугдаж мордуулав. Энэ муу хүүхдийг сургуульд заагаад ирэндээ тэр ах руу тун сэтгэл зовсон байдалтай харлаа. Тэгэндээ би даштай ярьж нэг учрыг нь олохоос тоо. Би эртээр таралдаад хэлсэл юмсан. Эмчич тэр нь хүн эмнэлгийн сувилагчийн төр курс төгссөн нэг өвгжөөр хүн байв. Болно л гэсэн аятай юм хэлнэ билээ. Гэдэсний цагаан хорхоотойгээд л сургуульд суулгаж огт болохгүй гэсэн бичиг байхтал гүйцлээ. Дуудаад ирсэн хүнд нь түүнийг үзүүлээд болох нь тэр. За тэр миний үгнээс гарахгүй. Тэгвэл ч ах минь гэлайхан тэр энэ муу хүү маань л гарын үзүр болж байгаа юм шүү те гэж ээж учирлав. За яах вэ? Төв сөрөнгийн улсууд хоол хэрэгтэй бол манайхаас авна үз. Манайхаа 2-3 бүдүүн үнэ суваарчихсан. Ганц нэг гүзээ тос илүүчлэхэд болно. Эмчд та хэлээрээ. Тэгээд зэвггүйг мордоод явчихлаар нь би ахаас чи гидсэндээ цагаан хорхоотой юм уу гэж асуулаа. Хуц чамд ямар хамаатай юм гэж тэр ууралснаа. Би сургуульд сумаар л байна. Даан чи гэрээ санах бах та гэлээ. Сургууль гэдэг чинь хүний хүүхдийг бүр авчихдаг юм болов гэж би бодож байв. Өндөр хаа цай ууж сууснаа. Аавд их л дотончилсан янзтай хэлэх нь цагийн байдлыг ажаад байхад сургууль соёлын мөрхөөс нь хож болж байна шүү. Энэ муусан хүүхдүүдээ ингэж алаад яах вэ? Эхний баян эрдэм ном гэдэг ёстой үнэн. Мал яах вэ? Баян хүн гэдэг нэг зуданд баатар хүн гэдэг нэг суманд гэдэг шиг л юм болно. Энэ ганц хүүхэд байхгүй гэхэд та нар хэдэн малаа зүнд хайчихгүй биз дээ. Аава тамхиас ороод баахан сууснаа. Таны хэлдэгч зөвл дөө. Харин хамгийн том нь юм болохоор л ихэн санаад сүйд болно. Тэгээд ч аль тусад орсын авч яваад байх дээр энд чинь хамаг ажил задаачих гээд байна шүү дээ. Ах чи яах вэ? Ингээд аврагддаг байж. Би заавал явж таарах нь байна гэж хэмээн бодоход хизээ нэгэн цагт ямар нэг аягүй зүйл тулж ирэх ёстойг ухаарах шиг болов. Сургуульд орсон хүүхэд яадаг юм бэ гэж би өндөр ахаас асуулаа. Яах вэ? Эрдэм ном сурна. Их сайн ухаантай хүн болно. Цэргийн дараа болох уу? Болно. Юу ч болно. Маршал чой болсон шиг том дарга болох уу? Болохгүй гэх газар байхгүй. Ном сайн сурвал юу ч болж болно.
Намайг цэргийн дарга болох юм бол би сургуульд орно гэж ирсгэн хэлв. Тэгээрээ хүмүн. Юу болохон өөрөө л мэднэ гэсэн үг. Ямар сайхан юм бэ тэр чинь. Юу болгон өөрөө мэднэ гинэ. Яах вэ гэрээ сануул Санжилбэг заавал сургуульд орё байц. Харин хэрэг удах бол гэж бодов. Дарга болоход их удах уу гэж асуулаа. Өндөр ахын ээж удах ч үгүй л дээ. Гэхдээ том болж байж л дарга марга болох байх та. Том болоход хэр удах уу? Юу байх вэ хүмүн. Нэг мэдэгтэл уулын хар гашиг ир болчихно. Хоног хугацаа хар усан сум шиг л хурдан ид. Би өөрийгөө гялалцсан гой ховтос буу сэлэм зүүсэн цэргийн дарга болсон байдлаар төсөөлөн бодож их урамшдаг байв. Заримдаа бүр бодолтой итгээд мал адуус чулуу шороо хүртэл командлан хашгирч зүггүй төгбөөд хүүхдүүдтэй бол цэрэг болж тоглон дайн суманд игдээх нь олон болов. Нэг удаа байлдаж тоглох хоёр хүүхдийн толгойг чулуугаар хав цохиж орхиод хотоор дүүрэн яраа хэл болсон билээ. Үдийн хойно буурал аав гадаа хотонд явж байгаад малсааж байсан хүмүүст юм л болоо цэрэг мэрэг аалах хядах гэн. Энэ ер нь муу төрлийн хүн байх шүү гэж ярив. Тэр муухай герман япон шууд шиг. Малт их ширүүн хоол голомтгой гэж ээж нэмэрлэв. Ийхүү муу үг дуулахдаа би ихэд гонсоож уур шатаад би томоо сэлэм олж авч байгаад та нарыг гэтэл уухаас хүн ална гэх нөө гэд буурлаа миний нүцгэн хэнхтэг рүү далбгар урт нударгаараа гуйдаад авлаа. Би зүгтэж нилээд хол гарсан хойноо цэргийн дарга болж гар буу олж авбал чамайг буудандаа хэмээн бодож байхад сургуульд л бушуухан орох юмсан гэдэг санаа төрлөө. Энэ бол миний зорилгодоо хүрэх ганц зам гэдэгт итгэж байсан бололтой. Нэг мэдхнээ би гэдэг цэрэг дайны бяцхан хинэтэн болцоход бага бус хэрэг чирэгдэл орж билээ. Хурууныхан өндгийг цоортол чулуу шидсээр байгаад хэрийн имийг алддаггүй боллоо. Миний буу их цэцэн гэж айлын хүүхдүүдийг бишрүүлдэг байв. Буу гэдэг нь миний баруун гар. Түүний сайртай хуруунууд л гэсэн үг шүү дээ. Гэрээсээ зүгтаад алхмын цаагуур урсдаг голоос тоогоо нэрх ус зөөж дуусаад хідэн аяга авчиж угаахаар явлаа. Сүүхэ хэлэх гэр хөх тэрэлгэн голын захын үхэр чулуун дээр тайлж хайчхаад ус руу чулуу шидлэн хашгирч зогсно. Түүний дэргэд зис нөхөөстэй том гуйлан данга модон хуван хоёр байгааг үзвээс манер ус авчваа бололтой. Би түүнээс жаахан дээгүүр голын захад ирж суугаад харж байлаа. Манер намайг үзээгүй бололтой байдаг тэнхээгээр хашгиран учир зүггүй чулуу шиднэ. Түүний юу гэж хашгирч байгаа нь уулын голын харгаанд дарагдаад сонсогдохгүй байв. Би хідэн модон аягаан яаралгүй угааж наалдаж хатсан сүү цагаан эдэний үлдэгдлийг арилгаад усанд булхангаан сүхийг харан инээд хурцуулаа. Өглөө эрт бэлдсэн хон тэртээ хад төндрийн оройд налайн хідэн тугал бэрөө бидний их ширэг гэж нэрлдэг ногоон нугад хэвтэж харагдана. Харин ишиг хураг голын хойд хадаар нэг тарчсан байлаа. Аягаан угааж дуусаад сүхийн адил ус руу чулуу шидэж гарлаа. Тэгтээ усны голоос цухайсан чулуунуудыг оройг мэргэн онох гэж мэрэв. Нэг улаараад мөн л хашгирч чулуу сөнгнүүлж гарахыг сүхүзээд чулуу дамжин дэгдэж ирэв. Чи яаж байгаа юм бэ гэж би түүнээс асуув. Тэр нүцгэн цээжээ түхээлгэн чиний нөгөө гитлэрээ чинь би 10 онлоо гэж их л бардам хэлв. Чи түрүүнээс хойш дөнгөж 10 онж байгаа юм уу? Би бол завсаргүй 10 ондоо гэж хорыг нь малтав. Тэр миний энэ бардам мөгөнд өнөмшгүй чанга инээж томоогүйхан үзхөө гэлээ. Би уухайн тас зөвшөөрч тэгье гэж хэлсэн боловч ээжэд бангадуулахаас хулчиж аягаан авчид тавьчихад дараа нь байлдаж тоглох уу гэлээ. Тэгье би ч гэсэн усаа аваачгүй бол ээж хүлээж байгаа. Би ер нь тун их удлаа шүү гэж тэр эвлэрэнгүй хэлв. Яг энэ үед сүхийн ээж гэрээхийн үдэнд гараад их л уурссан шинжтэй түүнийг дуудав. Бид хоёр ч гэрийн зүг явлаа. Тэдний гэрт ойртож очиход сан баагвай ийш тийшээ сарвчлан хонь малын бараа харснаа та хоёр бас нийлээд авсан уу? Данхраа
Чи битгий хүүхэд уруу татаад байгаарай хөө хэмээн зандарлаа. Би аягуугаад л иржэн шүү дээ гэд гэртээ гүн орлоо. Би оруута давхарлаж барьсан хэдэн модон тагшаан ээжэд үзүүлж ийм гоё угаасан. Та хардаа. Хонь өлзий төтлийн дээд шовонд ишиг хураг голын хонь тугал бирүү их ширгийн нугад байна гэж албан үүрэгтэй эзэн болсон хүний ёсоор хэллээ. Ээж тараг бүрхээр том тогоотой суу самран байснаа. Ашгүй миний хөө овоол угаачхаж. Цаад чөдөртэй мордшин гол уруудаад талиж өгөх шиг боллоо. Эртхэн ойртуулж ирэхгүй бол чиний толгой дээр л гэж мэдэрээ хэмээн анхааруулв. Халзан морины толгой төрдөггүй юм чин яаж авчрах юм бэ? Тэ өрөөлтөд туугаад ирэхгүй юу да миний хөө. Одоо ундаав. Юу идэх вэ гэлээ. Боов идмээр байна гэвэл маргааш багийн хурал болно. Амтэн хүнд үзүүлэх юмгүй болох нь чи. Хэмээн шивэнснэн зараман улаан гурлаар хийсэн хав сайны тал өгөөд да тэгээд ааруул зөөхий идэж ав. Бас та нараа цагаан идэ голох санаатай. Цаг юм байдаг. Та нар мах гурил зоглох гээд байдаг гэлээ. Дандаа цагаан идэ идэж залгсан надад бүдүүн гурлийн ч гэсэн хагас хавсаа гэдэг олдошгүй амттай санагдаж билээ. Би баруун хомроо хөлөөж иж сув. Миний нүцгэн хөл дээр ээжийн самарч байгаа сүүний бүлээн туслууд хаяа бууж нэг л хөвгөлтэй сэтгэл төрүүлнэ. Намайг идэж дуусаад данхны цоргоор хүүтийн хярам хүүтгүүд хийлгэн залгиж зогсоход хүн амтны дэрэгдэл ингэвтэй хүмүн. Одоо ч ариун цэвэр гэж сүйд болдог болоод байна гэснээ. Яагаад тэрвэ хэмээн намайг гайхан асуухад хон тогоотой сүгэн өргөж зүүн хатвчанд байдаг аргатай аргал дээр далбилзуулан тавингаан. Юу яагаад гэж. Муухай байхгүй юу гэж зандрав. Би муу салбар улаан тэрлэгэн орны хөл дээрээс шүүрэн авч гарах гэтэл ээж миний ингээд гарахлаар яадгийг мэдэх тул хүүш чи хаачих нь вэ гэж хашгирав. Сүхтэй хэрхэн байлдах тухайга бодхоос сэтгэл яраад болж өгөхгүй. Гар харга бодож хөгшөө аав намайг ууцсан дээр дараад өгөөрэй гэсэн юм гэж худал хэллээ. Ээжийн дуу чангарч уухай. Одоо байтлаа худлаа хэлдэг болох нь чи. Өвгөн аав чамайг унтаагаар доод хотныхонд хурах шүүхээр яваад ирээгүй байна гэв. Сүх намайг цуг наадыг гэсэн юм аа гэж арай зөөлрүүлсэн янзтай боловч үннээ хэллээ. Дандаа л идэж ирхэлхийг бодож байдаг гэж ээж намайг загнаад аль чи тэр хэдэн морийг ойртуулж ир. Одоохон өдийнхөө нэрлээ. Нар харахгүй юу чи гэв. Харвал нар баг үдийн хэрэл болж байлаа. Хонь эртэл 2-3 цаа чанах зай байна да гэж бодоод би хээр үрэнээс айгаад байдаг юм аа. Тэр чинь өчигдөр намайг ойртохоор хазах гад байна үлээ. Түнхээр аргагүй байсан байдал гаргавал ээж сүйтэй тоогон дээрээ тагийг нь тавьж дээрээс нь хуучин тэрлэгээр сайн хучаад чи тэгж мал дидүүлээд орхихгүй. Өдий хурчгээд малаа сайж байдаг хэмэргүй гэдэг нь гэж үгэлснэн нээрэн чи шинжээргүй байран харагдаад байдаг юм. Муу хүүгийн минь элэг бариад ойртуулахгүй байх нэ дээ. Аав чинь хар үрээр л бүү үрээд гарсан. Ингэсгээд ирнэз. Тэгэхгүй ч гэсэн хөгшин аав чинь доороос ирэхдээ замда байгаа ямиг ойртуулад ирнэзтэй. Ээж суугаад аяганда бислэг өрөмхийн цайгаа ухаар тухлахт нь би амжаад годовсран гарч одов. Гарч ирвэл сүх алга. Тэдний гэрийн тооноор утаа бүрэглэн бүг харуул өдийхээ цай хийж байгаа бололтой. Би өчигдөр тугал ойртуулангаан цайны оронгоор уудаг мегман санжаа гэдэг ургамлын хатсан навч нэлээдийг түүж ирээд сүхийн ээжид өгсөн тул ийхэл нүүр бардам тэдний рүү дэгдэв. Манай аав эгч болох тэр авгай бит хоёр үе түнжин муутах нь элбэг боловч ямархан нэгэн тус хийж орхивол аав ээжид намайг хайр хүрмээр магтдаг байлаа. Түнжин муудах хэрэг тэдний өхөр малыг чулуугаар цогсон юм уу? Хүүхдийн аль нэгийг ялгүй зодсон. Гэр дээр нь хин зэшиг гаргаж тавьсан зэрэг аахар шаахар юмнаас л гарна. Энд анхар нохой тун бэрх. Хүүхэд уруу татна. Дандаа нэг болохгүй юм хийж явна. Гэгчлэнгээр авгагч муухан дураа хүрвээс хэл хүмүүгэн олохыг байчхна. Энэ удаа түүнд тэг шаардлага байгаагүй болохоор би додгорхон явж орлоо. Тэр намайг оруута. За миний хүү ээзгий идэх үү? Ёстой бурам шиг ээзгий. Үхрийн түүхийсүү гашилж орхихоор нь чансан юм гэлээ. Идэхгүй гэж би хариулаад амба та миний түүж ирснээр цай чансан уу гэлээ. Ёстой сайхан мегман санж байна билээ.
Яг л хатуу цай гэсэн үг. Дахиад явбал түүгээд ирж байна шүү хүү минь. Энэ хардаан хизээ дуусаж биднийг нэг уух цайтай болгодгийн болдоо гэгээмэн гэлээ. Тэгнэ эгчээ. Би өстө зөндөө их мигмэн санж байгаа газрыг үзсэн. Хадны оролд хулганы хөөө шиг овоорчсон байна нэлээ гэвэл. Ух хай. Тэгээд худлаа хэл. Хизээ мигмэн санж тийм ихээрэ байж байла. Гишүүний хатсан навчил байгаа биз гэснээ. Хараа эн чинь гишүүний навч уулгаж байгаа дам шиг биш байгаа гэсэн аяхтай цаанаасаа нэг сайн балгаад тамшаалж үзснээ. Ээж сүх бид хоёрыг хідэн адуу ойртуулаад иргэлээ гэж би хинэггүй зэрэг гарган хэллээ. Юун адуу? Чөтөртэй хидийг та нар чадна биз? Эр хөш эр улс байна. Сүх баярлан ашигараад ухас хийв. За та нар хээр гараад эрхэлж тоглоод өдрийг барчих ба. Аль тулам аваад ив. Аргал хорголж болсон түүгээ дээр гэлээ. Бид хоёр хар хурдаараа гүйсээр гэрийн доод хадан хошуу тойрч орсон хойноо байлдааны төлөлгөө зохиохын тулд түр суув. За энд байлдъя. Сум жилбэг газар байна гэж сүх хэлв. Би өгөр гитлэрийн толгойг л тас буутмаар байна гэж би хэлв. Нөгөө усан дотор байдгүй гэрийн хажууд ил болохоор болохгүй. Харин эндээс гитлэр олдноо. Бид ийш тийш харж эргэн тойрон байгаа үе түмэн чулуунуудын аль нь гитлэр болохыг мэдэх гэж оролдов. Тэр эргэнээс цухаж байгаа хар чулуу. За тэр яг мөн үзхөө гэж сүх хэллээ. Харвал тэр нь босоо хүний дайтай юм уу? Түүнээс ч арай өндөр байж болмоор хөх иргэний ирмэгтэй шахаж шигдсэн аягын чинээ чулуу байв. Үзье гэж би зөвшөөрлөө. Хэд буудах вэ гэж тэр асуув. 10 шидэхэд оногдохгүй бол гитлэр болно шүү. Яг тэр том хөх чулууны тэндээс буудна. Эхлээд би 5, дараа нь чи 5. Тэгээд бас би, тэгээд чи. Сүх чидэх чулууга цуглуулan авч эхлэв. Бид хоёр эргэнээс 20 алхам хэр зайтай байгаа хөх чулууны дэргэд нэг хормоо хэртэй сум хийх жижиг чулуу болж аваад буудаад гэж би хашгирлаа. Сүх байдаг чадлаараа хашгиран байж 5 удаа шидсэн боловч онсонгүй. Ёстой мө өгөр гитлэр байна да чи. За чамайг да хэмээн тэр занан би мөн шидэж гарлаа гэсэн чи мөн л онсонгүй. Би яг хэлсэн байгаа биз. За аль хоошоо. Наадмуугийн чинь ахан нам цохоод игээ гэд мань хэр шидэж гарлаа. Тэр хөөе их чон юм. Маа ч юм уу. Өгөр гитлэр гихчлэн тэр шидэх тоолондоо нэг заналтай үг хашгирч байсан боловч бас л онсонгүй. За чи бууд гэж хэлээд сайртай чөргөр гараа өргөн нудрага зангадан байж тэр чулууг занан зангав. Би мөн 5 сумаа ашиггүй тавилаа. Би хэлээгүй юу чамд? За ястай мөн байгаа биз? Тийм байна. Нөгөөхөөс чинь ч бүх амьтаа мөн өгөр хар гитлэр байна. За одоо хуйлаа үзэж эхлэндэ. Харин тэгтээ намайг ингэж хүлүүт сүх ураа хашгиран чулуу шуурч тэр зүгшээдэв. Ингээд гарт дайралтсан чулуу бүхнийг авч бид тийш нь нүүл гэж гарлаа. Улаарсан тулалдаанд хад чулуу харшин бидний өвчр замбраагүй хашгиран хавцал байцнаа цуурайлан аваа. Миний сум халзан толгойг нь бараг шүргээд авлаа. Хөлийн хуг бодоод орхисон шүү. Миний сум ойгоод онлоо. Чи хараа биз? Гихчлэн хин хиндэ эд хаваа гайхуулах гэж бид хоёр мэрийж байлаа. Миний шидсэн чулуу нөгөөх гитлэр хэмээх хар чулууг тас хийтэл онлоо. Он хоногтой хүчтэй очсон чулуу нэг хэсэгт нь тод цагаанцэг үүсгсэн харагдаж байв. Энэ үед сүх чулуу авах гэж бүхэж байсан тул түүнийг харж завдсангүй. Гитлэр сүнсэн. Хүй би нухчихсан гэж би байдгаран хашгиран уртж онсноо асар их баатарлаг юм тооцсон дорон дэвгцэн байв. Сүхэ далайсан гараан татаж зог тусаад би хараагүй худлаа гэж мэтгв. Тэгвэл хаана нанс юм хэмээн миний гомдонгүй байдлыг хараад тэр хэлв. Тэр сумны ор цайгаад харагдаж байгаа үсттэй. Үзэн дэхөө бид хоёр эргийн зүг уралдан гүйж ёроолд нь очоод гарцаагүй чухал юм магдалж байгаа аятай өлийн харцгаав. Баахан харснаас үг. Тийм байна. Үнэхээр онож гисний тэмдэг болгон ураа гитлэр сүнлөө хэмээн хашгирав. Халзан толгойг нь хаг авсан байгаа үз би гэж батлан асуув. Тийм байна. Миний бүү өнөөдөр баарчсан байна. Чи харахгүй юу? Гэд баруун гарынхаа долоовор хурууг гоцойлгон над руу харуулв. Чулуунд өндөг нь үргдэн цоороод ялгүй цус гарсан байв.
Манай нутгийнхан анд баахан бүтлгүүцсэн үедээ муусан цахиур буу баарсан байна гэдэг болохоор нэг ч удаа оноогүй сүхийн гар бас л баарсан хэрэг мөн гэж бидэд өгнөв. Баарааг нь яаж гарах вэ гэж тэр гарынхаа ар талын сайрыг харан байж бодлогошронгүй хэлэх нь үнэхээр л санаа зовсон шинжтэй харагдана. Сайрын арилтал угаачих. Тэгээд галд давс хийгээд сайн ширгэлж орхи гэж би мэдэмхэрж гайгүй зөвлөгөө өгөв. Тэгээ байж цус гэж сүх урамтай дуурайд чи баатар болох уу, одон авах уу гэлээ. Баатар болно. Одон болгож шагнасан шил шаазангийн хагархай буурал аавын авдар доогоор нийл хөглөж байх болж тэр нь миний чихийг халууцуулах тул би ингэж хэлэв. За баатар болголоо. Чамайг хиддэг удаагийнх вүлээ гэж тэр надаас асуув. 30 гэд хэд гэдэг вүлээ? 31 л ихгүй юу? Тэгвэл 32 дахь удаагийн баатар боллоо. Сүүх хэрзгэр хавиргаа маажин нүдэ онейлхон бодол болж байснаа. 31 гэж тийм биз дээ гэж имэлзэв. Би ч мөчөөгөө өгөхгүй. Өө чи ингэж байдаг шүү дээ. Би тэгвэл чамтай үүнээс хойш гэвэл тэрээр баахан зөөлөрч юугаар авсан юм бэ тэгвэл чи гэлээ. Яагав? Гэрийн доод дүүргэнд үхэр огт нь ганцхан шидээд л бит цохоход чи надад нэг дор 2 удаагийн баатар өгөөгүй юу гэж түүнд сануулав. Нээр нь тийм би мартаж орхиж за 32 шүү дээ мэдээ биз? 21 дахь удаагийн баатар өлөө чи. Тэглээч гэсэн надад зөндөө одон биш үү дээ. Лав 5 атга бас тэгээд хар одонгууд хэд бий? Варын хагархайг бид тэгж нэрлэдэг. Чамд бол дугуй одон 2хан биш үү дээ. Дугуй одон гэдэг нь шаазангийн ёроол үлээ. Тийм бүтнээрээ ёроол бол бидний хувьд тун чухал баялаг байв. Тийм одонго бусдад шагнал болгон өгөхгүй бөгөөд олсон хүүхтэл эзэмшдэг байлаа. Надад бараг хормой дүүрэн одон байгаа. Чи нэг дугуй одонгоо зарчхал да. Чи хаанаас олсон юм гэвэл сандаг ах юм. Буянгаас хормой хөх аргалаар сольж авсан юм. Чи юу гэх юм? Би чамд 2 атга одон өгье. Чи хамгийн гоёос нь шилээд ав. Чамд улаан одон бий юу? Зөндөө бий. За тэгвэл чи надад 5 улаан одон, 2 атга зүгээр одон өг. Тэгье. Харин буцахгүй шүү гэж санаалав. Надад нэлээд том хэмжээний улаан өнгийн шилний хагархай байсан болохоор түүнийхээ нэгийг хэд хуваагаад өгч орхиндоо гэсэн бодол орж ирлээ. Чи одоо очиод өгөөрэй гэвэл маань нэр жаахан харамсаад байгаа бололтой. За яах вэ? Үдийн мал саалгасны дараа ав гэлээ. Би өчргөө баярлаж байлаа. Яагаад гэвэл Гитлерийг сөнөөж нэг удаагийн баатар цол шагнагдсан. Бас дугуй одонтой болох гэж байдаг. Би чамд ээжээс тал бав гуйж өгнө гэж түүнд амлав. Би чамд ээжийн борцноос дэлсээд өгнө. Чи түүхээ борц идэж үзсэн үү? Нээрэн гидс өлсөж байгаа шүү. Одоо өдийнхөө нэрх болчихлоо. Болоогүй. Хуйлаа зурамчлаа тэхүү. Одоо аав ээж загнах байхаа. Ишиг хураг айгүй бол гол гатлаад нийлж орхино. За болоогүй дээ. Тэгвэл үзэх үү? Тэгье. Гэт бид голын захын зөөлөн элсэн дээр очиод дугуй зурж, голд нь бургасны мөчр хатгаад сүүдрийг нь харлаа. Мөчрийн сүүдэр үд хариугүй болж байгааг зааж байв. Нэмүү Гитлерээс л болж өнөөдөр олигтой байлцсангүй гэж сүх санаа алдав. Бид хоёр гэрийн зүг морин замаар ороод уралдаж гарав. Гэтэл сүхө дуу хатан ориллоо. Эргэж харвал тэр хөлөө бариад суучихсан байв. Яасан бэ гэсээр хурч ажлаа. Түүний хөлийн чигжи хурууны хумс хов хүсрээд унчихсан цус гарч байлаа. Сүх өвдснөөс ярвааж түүнийг дэмэл үлээж тогтон ядан бүндгнэж байв. Бидэнд энэ зэргийн юм аль олон тохиолдог болохоор нэг их тоосонгүй. За зүгээрээ аль би янзлаад өгье гэд өчүүхэн арсанд торж байсан хумсыг нь таслан хайж цус гарч байгаа хэсэг дээр нь зөөлөн шороо үрээд муу дайланбан цуудсаар боосон болов. Ёо яасан хөвдөх юм бэ гэж тэр өглөх боловч уйлчихгүй л байлаа. За ямар янгууч юм. Баатар ир чинь хизээ ингэж байлаа. Аль бос явъя гэлээ. Сүхө босож догонцсноо. Саяны муу хар гитлараас л боллоо. За чамайг да гайгүй. Хэмээн өглөж өөрийгөө сатааруулан байлаа. Гинт би нөгөөх аргал түүх тухай санав. Тэгээд хүүе аргал түүх хэмээн дуалдлаа. Байлдаж байсан газараа тулмаа хайчихсан байх шүү дээ гэж сүх сандрав. Бид хоёр хэрхийг шийдэж ядан биеийн харж хэдэн хором зогслоо. Одоо өнгөрчээ. Ядаж энэ мүү хөл. За тэр мүү өгөр гитлараас л боллоо доо.
Сүүрд хуйлаа тулмаа авах гэж очихдоо түүнийг бүр булгах татаад усанд хайчих юм шүү. Сүх хумсаа унахчхад туламтаа аргалаа авчирч чадсангүй л гэж ээжд хэлээрээ. Айгүй бол зодно хойлч өгөхгүй байж магадгүй. Йоо ёо. Чи нөгөөх талбай мартаагүй гэв.